Сагсан бөмбөгтэй нөхөрлөөгүй байсан бол амар том компани захиалсан баг. Одоо ингээд чамтай ярихаар ямар хол яваа вэ гэж бодогдохгүй ирж байна. Тэгээ нөө олон холбоо байгуулсан гэж хүмүүс тулгаа сагсыг 2 хуваасан, 3 хуваасан гэж. Би болохоор бүр 2 жиш, 3 жиш бүр 38 хуваасан. Математик гэдэг шүү дээ. Тэр чинь миний хобби байлаа шүү дээ. Мөрөөдөл байлаа шүү дээ. Миний байгуулсан холбоо би өөрөө ийм байх хэрэгтэй гэдээ хамгийн хүүзийн ядагч холбооноос өөрөөгөө байгуулсан тамгаар өөрөө хөгжчихэд шүү тэрнээсээ. Хамгийн сайхан аз жаргал бол дуртай юм хийж явах юм бэлээ. Тэгэхээр би энэ нэг сагсан бөмбөг дээр мэддэг чадах бүх юмаа л зориулъя гэж бодож байгаа. Сагсан бөмбөг ер нь бол хүн болгоны яг гэрийнхэн гадаа талбай дээрс эхэлдэг. Тэгэл 15 дугаар бол микер сансар сагсан бөмбөг гэрийнхэн гадаа тоглож өгсөн. Тэгээд 93 оноос хойш одоо ингээд бодохоор ч баг 30 гаруй жил сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн байд. Тийм хамгийн анхны гар дээр хөгжсөн ядам цагийн дэмбэлгээ 1.11 гэдэг нэг 1.11 гэдэг нэг Есүс 11 дагалдаг юм билээ шүү дээ. Нэр өгдөг тий. Тэгээд итгэгчдийн тийм баг байсан. Тэгээд би болохоор энэ тулгаа энэ хаанаас сагс урсан гэдэг тэр итгэгчнэр ирээд Америк лигийн баг нар дээр сургалт хийгээд тэгэхээр сургалтыг нөгөө багч лигийн тамирчид сурахгүй тэгэхээр хүүхэд сайн сурдаг хүүхэд аваад ирсэн 2 хүүхэд авчираад тэр техникүүдийг хийлгэжсэн 2 хүүхэд 1994-5 онд ирсэн тэр Америк багч нар нь хүүхднийх нь нэг нь би байхгүй заалгасан. Тэгээ өөрийнхөө хувьд дасгалжуулагч гэх юм бол тэгээ өөрөө тоглож байгаад ер нь бол шоу үзүүлэг баг үзүүлдэг байсан. Бөмбөг үзүүлээ. Тэр үед End One гэдэг дэлхий дээр End One гэдэг mixtape гэдэг нэг mixed хийдэг Америк юм дэлгэрж исэн. Тэгээд тухайн үедээ бас 5-5-аар дэлхийн универсиад наадамд Японы шиг Филиппинийг hodж исэн. Тэгээд нэг одоо нөгөө болдог драма болдгоороо болоод 5-5-аас одоо ер нь бол шахагдаад хөгдөж ч юм уу тий гараад 3-3 спорт гудамжны спорт гэдгсэн. Тэр ч бас дэлхийд хөгжчихсэн. Тэгээд элсний данаанд 2017 онд тий 16 онд данааны элсний наадамд оролцоо. Тэгээ 3-3-таар харилцаад дэлхийд гарах үе даалгаа нээжсэн. Нэгсэн 90 онд арчлал гараад нөгөө хувьсгал хийсэн гэдэг чинь хувьсгал хийж тэмцэгч болсон. Тэгээ ер нь бол тоглогч байхдаа нөгөө өөрөнд нэг юм тэмцэх чанар байдаг гэдээс шүү дээ тий. Тоглогч байж байгаа бүгдэндээ хүрээл цаашаага Монголын саксны бүх тэмцээнд төрүүлж үтсэн. Тэгээд саксыг өөрчлөе гэл үтсэн. Тэгээд энэ холбоо нэг тамгатай нэг нарийн бичгтэй 2 хүн хийгээч хийдгүү тий. Нэг хаалгуудны билетний мөнгөийг одоогоор ярих юм бол одоо Монголын хөл өмгийн холбоо шүү дээ тий. Яг бодит жишээ нэг их юм ярихгүйгээр хэрвээ сагсан дээр тулгаа гэж нэг юм тэнийг галзуу мэдрэл муутай нөхөр гарч ирвэл яг хөлбөмбөгийн холбоо шиг яг ингэж байж байгаа байсан уналттай. Тэр үедээ тулгааг үзэн ядал тулгаа мөнгөтэй холбоолоо сагсын спортыг мөнгөтэй холбоолоо гэсэн одоо бүх хүмүүс нь бүгдээр амар олон лиг хийдэг болсон. Сагсыг бизнес гэдэг зарчим маань хардаг болсон. Тэгээ ер нь бол мөс зүснэ гэдэг штеп тийм мөсийн зүсэж явсан. Тэгээд тэр маань хөгжөөд бүр дээд лиг болгосон. Тэгээ холбоо байгуулсан. Тэгээ нөө олон холбоо байгуулсан гэж хүмүүс тулгаа сагсыг 2 хуваасан, 3 хуваасан гэж. Би болохоор бүр 2 жиш, 3 жиш бүр 38 хуваасан. Одоо тэгээ хуваасан. Яагаад 38 хуваасан юм бэ гэхээр одоо ингээд үзэх юм бол 3-3 холбоо, үндэсний сагсан бөмбөгийн холбоо, оюутны холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, өсвөрийн сагсан бөмбөгийн холбоо, шүүгчдийн холбоо, тэгээ сонирхчдын сагсан бөмбөгийн холбоо. Тэгээ 21 аймаг 9 дүүргээд 30 тэр дээр 8-аар нэмэхээр 38 болж байгаа. Тэгэхээр энэ холбоотыг хуваасан ч юм бол миний ч нэг сайндаа биш. Дэлхий дээр явж байгаа Америкт байна тийм менежмент нь өөрөө ингэж явдаг. Холбоотын засаглал гэж ярьдаг. Тэгэхээр холбоотын засаглалыг сагсан бөмбөг дээр хэрэгжүүлсэн. Одоо Монголын хөгжлийг дэлхийд тэгээд байдаг шүү дээ тий.
Монголын хөгжлийг дэлхийд дагдаг гэсэн аахгүй 3-3 одоо ч гэсэн. Тэгвэл 3-3-ын онцгой амжилтаас энэ тайшааны хүүхдүүдийг ямар их үзэн яддаг байлаа монголчууд саяхан сошиалор октоодыг үзэж ядаад банд нарын чадахгүй юмнууд гээл 5-5-ын ийм амир гээл тий. Тэг голөгцсон хүүхдүүдийг дэлхийд гаргаж ирээ сүултээ тэгээ харин одоо тэднийг юм авч яваад би өөрөө годомжинд үлдчихэд байгаа. Тэр дэлхий дээр давтагддаггүй шин системийг монголчууд гаргаж ирдэг байгаа. Тэр систем нь ч гэсэн сайн систем тавьсан учраас энэ багийн амжилтчийн хэвээрээ байгаад байгаа байхгүй босч атан даавна гэдэг. Үндсэн нэг хүний скил, хувийн ур чадвар, нэгэн эсрэг нэг one ч юм уу, нэгэн эсрэг нэг тулаан дээр бол Америк сагсан буй скил бол дэлхийд номер 1 шүү дээ. Тэгээд Америкууд хайрцагдаад Европын багийн спортыг аваад Азиудын нэг хурд хүч төвчээрийг аваад эндээс гаргаж ирсэн системийг Монгол стилгээд байгаа. Одоо хамгийн амжилттай байгаа Ариука хулан хоёрыг ярил. Тэгээ юмд байгаа тэмцэлтэй бөмбөг соронц шиг татдаг хүн байсан. Тууд нь цаг нь ирж байна Ариука хулан цаг нь болж байна гэж үзсэн. Тэгээд дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Одоо тэгээд тэр хоёроос илүү хоёроос өөр хүмүүс яагаад бэлдэхгүй байгаа те. Нандин үстэн бас Централ ТV-д яриа өгсөөс багш намайг 14-тэй огт нь шигшээд дуудчихсан гээл. Тэгээ дэлхий дээр гарч ирсэн. Гэтэ одоо тэр охтуудын багшигаа ярьж багштайгаа цуг байвал тулгаагаас зайлуулсан сагсан бүгийн карьерийн дуусгана гэсэн яриа явж байгаа. Гэтэ яг хөө тэр хүүхдүүдээ охтуудаа гоё явж байгаа. Би тэднэртэй явлаа гэж яах юм бэлээ. Тийм үстэй манай одоо амьдралдаа өөрөө сайхан амьдралтай дэлхийн одууд болцсон байгаа хараад багшны хувьд маш их баяртай байдаг. Аврал дээр очингууд камера ингэж холтоолаа зураг мөрөг авахаар энийг авч болохгүй гээл те. Энтэй уулзах болохгүй, тэнтэй уулзах болохгүй. Тэрний яг өмнөх жил нь бид нэр оюут дэлхийн аврагаас хүрл медаль авцсан. Зэн наадмаас мөнгөн медаль авцсан. Тэгээ нөгөө яг бэлдсэн яг багаарсан бэлдсэн охтууд маань яг нэг 21 22 үрцэн эд иржсэн аахгүй. Тэгээд тэр охтуудаа хаяа тоохгүй. За та нар нэг хожил аваад нэр төр юм эрэгтэй дээр анхаарч нөгөө охтууд нь тоохгүй ч мөнгөн медаль авч байгаа. Тэр охтуудыг тэгэл хөрх хамтдаг уулзуул багштайгаа уулзаж болохгүй, багштайгаа магтаж болохгүй, ингэж болохгүй. Тэгээ тэр хүүхдүүдийг хараад би ойлгож байгаа юм чи тий. Ийм юмыг үтцсэн багш гэж бол Монголд итгэл дэлхийд тоорхон баха. Тэгээ Монголд бас ийм юм болж байгааг та нар мод дээр харж байгаа шүү тий. Чи эргээд ирсэн чинь ерөнхийлөгч хүлээж аваад тий ухнаагийн өрөөс хүлээж аваад дэлхийн аврал руу яваад медаль авъя гэсэн чи онгоцоор нисгчээд араас солилцсон байсан шүү тий. Тэгэхээр энэ бол дэлхий дээр онцгой амжилт үзээд онцгой амжилт үзүүлээд онцгой юм гаргасан багшаа хөөсөн тохиолдол Монголд л баг. Би бол нэг цагт босож ёс зүг ээтэхгүй нөгөө хүүхдүүдийн минь спонсорлоод тийм мөнгө төгрөг хүүхдүүдийн сайхан байлгаж байсан боловч сүүлдээ юм бас хэмжээнээс итгэлээ ярихгүй боловч тэгэхээр бас юм яриад тэр хүмүүс нөгөө ичих булчирхаа нүдний боолдаалт тийм нөгөө цангил захирал мягмаржуу захирал гэдүүс бэлэн болгочоод тийм бүх юма тийм боловсролтой мэдлэгтэй гадаа дотоод төгссөн хүмүүс ийм хийж байгаад үнэхээр харамсдаг. Тэгээ ичихгүй юм тэгээд одоо MCS компаниг од жаргал захирал үүсгэн байгуулчаад од жаргал захирлыг хөөгөө явуулчаад MCS компани цаашаа явж байгаатай ер нь бол адилхан байхгүй юу дэлхийн ичин их хаашийн жоохон гомдол бол байдаг. За тэгээд дахиад хэлэхэд бид нар нэгдсэн шүү. Нэг холбоо байгаа шүү. Одоо яг спортын төв ордонд бид нарыг оруулахгүй байгаа. Тэгэхээр оруулах болох. Тэгээ энэ доор битсэн хүмүүс та хэд харж байгаа. Монгол улс ч хуулийн доор байгаа хуулиа дагаач л гэж хэлээ. Өөр илүү юм яриад яах вэ? Би энэ Монгол улсын гавьяа тасгалжуулагч гэдэг нэг анкет өгөөгөө. Юу н авъя гээгүү очиж аав гэд. Би болохоор тийм шагналт дургүй байсан. Тэгээ шагнал авсан. Тэр гавьяа гэдэг цолыг авснаас хойш надад ер нь маш их гай тохиолдсон. Одоо хүртэл тохиолж байгаа.
хажуу дууганд хурлаад бишээд явдаг байсан хүмүүс манай хажуунаас хүртэл хов бол холоос хүрд юм билээ шүү. Хутаг бол яг ойроос л хажуугаас л орд юм билээ. Айл хүртэл явах хэвээр нөө дээрээс заасан зурсан зургаараа л явах гэж боддог. Миний байгуулсан холбоо би өөрөө ийм байх хэрэгтэй гэдээ хамгийн хүүзэн ядагч холбооноос өөрийгөө байгуулсан тамгаар өөрөө хөгжчихэд ш тэрнээсээ. Тэгээ би бол алдах юмгүй болохоор ярьж штий. Айхан байх. Тэгэхээр хийсэн ажилдаа бэлэн болцсон хоолыг ус хийгээд таглаад гоё идэж байгаа штий. Лиг дээр ч гэсэн яривал одоо тийм үстэй яг хуучнараа л явж байгаа шинэ ордон нэг хүн барьцсан тэгэл явж байгаа. Тэгэхээр хийх юмнуудаа Монгол ус хөгжих ёстой штий. Тэгэхгүй энэ би бол энэ дээр бол нэлээд гомдолтой гэхээсээ илүү бид нэр хөгжих ёстой шүү дээ Монгол улс тий. Тэрнээ тулгаа гомдоо тулгаа нэг амьдралаа хаанаас хуушруулж бэршгийг зараад хаанаас бол хаанаас ямар ч мөнгө олоод амьдрч боломж байгаа. Тэгэхээр одоо юу чухал юм бэ гэхээр хувь хүний бэлтгэл амар чухал. Өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй, өөрөө л амар чухал хөдөлгөж. Тэгээ нэг орлого сайд нь оройд нь гарна. Тэгээ дээрээс нэг цэгээс манай тэгээ би эхнэр 3 охинтой тэгээд ирчүүдийн дунд өссөн. Тэгээ эмэгтэй хүний амьдралыг болж байгаа. Манай дунд охин сакс тоглоод байгаа. Одоо манай энэ 3 ариун цэцэг хулан мэдвэс чи манай тэр жижигийг хөтлөөл дагуулаад явдаг ярьж чаддаг. Одоо инкүүлэг би нөгөө хөтлөө дагаа явчихсан ярьж чаддаг. Тэгсэн чинь олимпиас ирсэн би сакс тоглоно гэсэн. Одоо тэгээ сакс тоглож байгаа. Спорт руу дундах маань бол эргэл буцалгүй эгчнэрийнхаа нөлөөгөөр тэгээд саксан бөмбөгт орцсон явж байгаа. Хэд удаа мөрж байгаа те? 5-12 дахь одоо 5 дахь нь явж байна. Одоо ингээд 10 удаа. Миний одоо сайн яваагийнх бол их нэрийн бас буян шүү дээ. Тэгээд гэр бүл сайн байсны үр дүнд байгаа. Тэгээ ер нь бол хүмүүс тулгаа их нэртэй юм уу, хүүхдтэй юм уу гэлээд. Тэг хүүхд мөхтүүд айл бол хэл гаргадагс. Одоо л тэгээд цагтаа аяг болол хүүхдүүд маж том болж байна. Тэгээд их нэртэй бас хайртай, гэр бүлтэй хайртай тий. Тэгээд гэртээ одоо сая харин 3-3-аас хөөгдөд гэртээ амар шоктой их нэрээ их сайн эмхтэй хүн байд юм билээ манай их нэргээд нэг хүн байд юм билээ. Нэг бодлын бас ингээд бас нэг хаалга хаагдах нөгөө хаалга нэгдэх гэдэг чинь гэр бүлийн амьдрал манаас сайхан байдаг. Тэгээ хоёр ах байгаа дүү байгаа төрсөн 4 банд 3 нь байж байгаа. Тэгээд бол тэнгэрийн ордноос харж байгаа. Тэгээ хүүхдүүдээ өө хөрөнгөд илүүсээс илүү толгойд нь мэдлэг зөв боловсон зөв байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ч нэг охин маань Канадад одоо сургууль сурж байгаа. Саксан бөмбөгтэй нөхөрлөөгүй байсан бол амар том компани цайлж байсан баг. Хүүхэд багтаа ч би чинь нөгөө одоо бодоход 81 оны хүүхэд 91 онд ихэд хувьсгал байлаа. Нөгөө ардчилсан хувьсгал яалаа. Эвторийн ундаа 15 төгрөг 25 төгрөгөөр зараад өдөрт 1000 шил ундаа зардаг байсан. Манай тэр аюугад ер нь бол жоохон эвгүй хороолол. Тэгээ хүүхэд байхдаа бүтэндийг хорооллыг хариуцдаг байлаа шүү дээ. Матмаа гэдэг дээ шүү дээ. Тэр чинь миний хобби байлаа шүү дээ. Мөрөөдөл байлаа шүү дээ. Тийм тэгээ дасгалжуулагч сакснаас бас холдё гэсэн бодлоос хизээч ухардгүй хүн чинь сая бүр шокнд ороод жоохон амар эвгүй байдалтай болоод хүмүүний сэтгэл санаагаар унлаа барилаа гэдгсэн чинь хизээч тийм юмд орохгүй гэж орж үзээд бас за манай ихнэр үз болтой аим биш заяа биш 3 хүүхэдтэй тий одоо хүүхдүүдийн төлөө амьдэр гээл за тийгийдээ одоо үз тэгээд байдсан чи буцаагаад бүрүүд дээр ч гэсэн лигийн багууд ч болохоо байлаа за нөгөө хойд хормоо хаана вэ гэсэн нөгөө тулгаа байгаа гэж тэгээд ирсэн тэгээд буцаад татаад оруулаад ирлээ л дээ хамгийн сайхан аз жаргал бол дуртай юм хийж явах юм бэлээ тэгэхээр би энэ нэг саксан бөмбөг дээр мэддэг чадах бүх юмаа зориулъя гэж бодож байгаа авиасыг бол юугаар ч орлуулахгүй шүү дээ. Хөдөлмөрийг ч юугаар орлуулахгүй. Гэхдээ авиасан дээр онцгой авиасан дээр хөдөлмөр нэмвэл тэр нөгөө онцгой хүмүүс гардаг байхгүй юу. Тэгэхээр саксан бөмбөгтэй авиастай хөдөлмөрч зөв үнэн зөв байх хэрэгтэй. Тэгэхээр олимпиас медаль авах гэдэг байхгүй. Тэгэхээр одоо ингээ ирэхээр энэ жоохон итгэх хүн нэг 10% 20% гарч ирэх л бахал та наад чинь ярьсан юм билдэг. Хилчээд ярьчаад биелүүлэх дуртай. Одоо ингээд чамтай ярихаар ямар хол яваа вэ гэж бодогдохгүй ирж байна. Тэгээ яаж энэ олон саад бэрхшээлийг давсан юм бэ гэж заримдаа өөрийгөө бодож байгаа. Тэгэхэд өстой дур сонирхол, хүсэл эрмэлзэл мөрөөдлөөрөө л явсан юм байлээ. Нөгөө юу гэж ярьсан үний имийг ойлгож чаддаг мундаг хүмүүсээс маш их баярлж урам дэм авч явдаг. Тэгээч нэг одоо ярихаа багсгаад хийж үзүүлээ бодит юм бол хийж үзүүлэх л шүү дээ. Тэгэхээр ер нь бол цаасан дээр бичих нэртэй, цаасан дээр гарах мөртөө тэг нүдний далд үнэн зөв явсны үр дүнд хөгшөрчөөд
хинт ч те ингээ омглон галзуу гэх юм хайр шиг те үнний юм үннээр нь хилээд чи ийм штэ гэж яхад тулгаа чи өөрөө тэгжсэн штэ гэд хариултыг нь үннээр нь хэлчихвэ те ганц зүйлийг одоо яг олимпиас хассыг бол одоо хэлэхэд би хасаагүй өөр хүмүүс хассан те би тэрийг шийдээгүй тэр хүн нэг намайг яриад идэг тэгэхэд яг шийдсэн хүмүүс нь одоо тэнцээ мөнгөд хүрхтэй байж л байгаа штэ за тэгээд өцөст нь хэлэхэд намайг дэмждэг тусалдаг үе үеийн энэ сагсан бөмбөгийн 20 гаруй жилийн түүхэнд маш олон ах нар сэтгэл сайтай хүмүүс санхүү мөнгөөр тусал дэмжиж ийсэн намайг нүдний талд болон нүдний ил дэмжиж тусалж хамтдаа байдаг, хамтдаа ажилдаг, хамтдаа энэ олон түүхийг бүтээсэн шавнар болон тамирчид дэлхийд 3-3-ыг гаргахдаа хамтдаа байсан шавнартай 5-5-ийн сайхан түүхийг хийжсэн сайн муутай нийлж савд үрдэг гэдэг уулын мод урттай богинтой гэдэг шиг энэ Монгол гэдэг 6 үсгтэй дэлхийд бас бурхан нэрээрээ гойдог гэдэгтэй адилхан энэ сайхан түүхийг хамтдаа нададтай цуг миний хамт олон болж явсан хүн болгондоо баярлалаа.